Сайн уу? Энэ 7 хоногийн минь. За энэ 7 хоногийн маань захиалга биелүүлдэг влогт байна. Тавтамаараа. Энэ 7 хоногт юу хийх вэ гэвэл жинхнээсээ одоо сүлт модныхоо хормой хийн. За би энийг бүр хамгийн анх хийжсэн одоо хормой маань байгаа. Тэгээд гацуур мод зөмөл урлалаар хийгээд нэг гоо сайхны дэлгүүр хамтарч одоо гэрчлакийн байршуулъя гэд холбогдсон гэдсэн шүү дээ. За тэр маань болохоор Хинтээ аймгийн оюу гоо сайхны дэлгүүр мөн групп нь байд юм билээ. Тэгээд админ нь оюумаа Баттулга гэсэн байсан. Маргааш уулзсан. Тэгээд уулзахаа өмнө болохоор гэрчлака ямар хөө хийгддэг вэ гэдэг үлгэр харуулах гад одоо бэлдээд байж байна. Өнөөдөр 12 сарын 2-ны өдөр нэгд өдөр би хувийн ажилд байсан болохоор ажил дээр ирж чадсангүй. За тэгээд би ямар өнгөнүүд сонгосон бэ гэвэл нэг юм цоглог ягаан өнгө байна. За энэ дээр юу орж ирэх вэ гэвэл ийм өнгө орж ирнэ. За тэгээд энэ хоёр маань бол маш хөрхөн хасалж юм байна. За нэг ийм өнгө. За дараагийнх нь энэ хоёр өнгийг сонголоо. Дараагийнх нь нэг өнгө болохоор энэ хөхтөр энэ байшин оруулъя гэж бодож байна. Би танд нь маргааш уулзна гэж товлцсон байгаа. Тэгээд өөр юу хийх вэ гэвэл нэг 3 хөөхөн охины бэлгийн захиалга орж ирсэн. Бас нэг юм захиалга байгаа. 2 аяганы уут одоо сургуулийн насны хоолны сав аягныхаа уутыг бас манай нэг дүү захиалсан. Тэгэхээр би ч одоо энэ л амар хэм их нь штэ яана амжих нүггүй юу. Гэтэ ямар ч үсэн амжуулахыг хичээнэ. Тэгээд одоо тэгээд захиалгаа эхэлцгээе. Гадаа хасах 25 градус хүйтэн байна. Урд чинь бүр үнэхээр хүйтэн хонсон мөлий. Би бүр нэрээ хүүх ингэж хүйтэрдэг үлээ гэд бүр үнэхээр аимшигтэй хүйтэн байна. Тэгээд гацуурныхаа хормол би өмнө нэг юм одоо ширээний гоёл Австралид байхдаа хийж ирсэн. За тэр зарчмаараа яг энэ одоо тойрог дээр энэ моднуудыг ер нь оруулж өгье гэж бодлоо. Тэгээд энэ мод нэг яваад хажууд нь Сантатай даавуу нэг яваад ер нь нэг улаан цагаан ногоон гурвын л хослолоор нүдэндээ төсөөлөгдөөд төлөвлөгөөгөө ер нь гарчлаа. За ингэх юм бол харин дорожлон маань бүтэн шүү дээ. За тэгээд уламжлалтаар бичлэгээ үргэлжлүүлээд надтай хамт байгаарай. Захиалгуудтай хамт байгаарай. Байшинтай цэнхэр маань болохоор иймэрхүү харагдах юм байна. Маань болохоор ингэж харагдах юм байна. Ягаан нөгөө цоглол юм ээ. Өнөөдөр 3 дахь өдөр 12 сар 3 Кашлака өгөх дэлгүүр дээрээ орой уулзъя гэж тахирсан байгаа. Тэгээд нөгөө Кашлакнууд маань шинэ өнгөөр гарч эхэлсэн. Энэ аюу гой цоглог өнгө байгаа сте. Ийм цэнхэр усан дээр байгаа байшингуудтай. За хөөрхөн Кашлакууд маань гараад л байна. Авсан хүмүүсээс маань хөрхөн мессежүүд ирээд одоо гоё алсан байна, таалагдлаа. Тэгэл Кашлак нь өстэй гоё алсан байна гэж зураг мургийг явуулаад айгу гоё урамтай байгаа. Тэгээд тэр захиалгаа бүр зорж өгдөг. Дээрээс нь тэгээд араас нь одоо сэтгэлдээ илэрхийлдэг тэрдгээр хүмүүстэй одоо чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд дараагийн захиалга маань эхэлж байна. Нэг улаа яваад, нэг ногоо яваад, тэгснэ дахин гацуур гэх мэтчлэн ингээд дугуй юм болох гээд байгаа байхгүй. Тэгж бодлоо. Ногоонуудаа бас араагийнх нь өнгө. Тэгэхээр одоо яг ингэж л хай 12 сарын 4-ний өдрийн мэнд. За өнөөдөр 2 хүү маань өвчтэй тэгээд ажиллаа одоо гэрээсээ хийж байна. Гацуурны юпк гэж ярих юм уу? Тэрийг хийж байгаа.
Хайтгыг харж гэнэ үү ингээд би миний хийсэн бэлгэний ууднууд маань хүүхдээ төрөх болгонд ингээд хийжсэн. Тэгээд миний өмнөх видеонууд дээр байгаа дөө. За хийсэн юм маань ингээд 6 мод одоо хийчлээ. Гэхдээ энэ арай дутуух юм шиг байна. Дахиад хоёрыг нэмчи. Нэг модонд 4 орно гэж тооцоод. Ямар ч байсан 6-аа бол хийцэн. За энэ болохоор миний нөгөө өмнө жил хийжсэн суур байгаа. Тэгээ энийхээ эсгүүрээр яасан чи ер нь 8 ийм хэмжээтэй юм хэрэг болох юм байна. Зура зассан. За энэ чимэглэлүүдээ маань YouTube сувагт байгаа. Жил болох угны нэг ингээ нэмдэг. Энэ жил одоо амжих нөө. Тэгээ бүгдээрээ бичлэгээр ингээ зарим нь рил хэлбэрээр орсон байгаа. Зарим нь одоо групп дээр бүр энэний бүр заавар нь миний Mongolia designer mom гэдэг одоо энэний маань Facebook групп дээр бүр жоохон нэг видео орсон байдаг. Нэлээд бараг 5 жилийн өмнө шүү дээ. Гэхдээ тэр би дөнгөж видео хийж сурчсан болохоор жоохон хангалттай тийм видео гараагүй. Энэ байна. Тэгээд нэг мэдсэн чи айгүйх чимэглэл хийсэн байсан мэлээ. Та нар тэгээ миний үг нэгжүүл байгаа дөө. Энэ эдрээс байгаа да хаана нэлээд миний гэр бүлийн сувг байна уу? Миний өөрийн сувг дээр чинь байгаа. Арга нь. Миний. Тэгээ даавн энэ эдэр байх. За ингээд даавгаар бүх чимэглэлүүдээ хийгээд ингээ хадгалцгаар маш гоё үнцэнтэй л бол тийм ээ. Дээрэс нь эн чинь жил болгоод нэмж байгаа учраас чимэглэлүүд маань хүртэл айгүй олон болсон байгаа. Өчтөр таньнаас тэгээ гэршлакнуудаа оюу скин кэр гэдэг дэлгүүр дээр байршуулад тэгээд очиж уулзаа. Дээрэс нь миний бизнес сувг дээр одоо рил хэлбэрээр орсон байгаа. Тэгээд эхний удаа эхнийх өчтөрийнхаа яг төлөвлөжсэн ажлаа бол тэгээд амжуулсан. Ер нь 7 хоног бас орой эхэлсэн гэхэд айгу давгүй явж байна. За өнөөдөр 12 сарын 6-ны өдөр би нэрээ манайх юм хөөрхөн яарлагтай болцсон. Ийм яарлагтай болж байгаа. Тэгээд өчтөр бас би бараг л гэртээ өнжлөөдөө. Тэгээд гэртээ баг зэрэг хийгээд өчтөрийн бичлэг бас одоо алгасан байгаа. Тэг хүүхдүүд өвдчихөр яалтчгүй. Гэртээ байж хүүхдүүдээ бас харахгүй болболтгүй. Гэхдээ өдөөс хойш бол ирж суусан. Тэгээд өчтөр хийсэн зүйл маань ямар болсон бэ? Харуулъя. За ингээд нөгөө хийгээдсэн мод маань ийм болцсон байгаа. Энэ гэхдээ бүрэн дуусаагүй. Одоо энийг эмжээд за дотор тал нэм. Одоо эднэрийгээ эмжээд тэгээд бүчээ хийн. Энэ маань бүр ингээд ийм дугуй. Нэг нь ийм. Гацуурны одоо хормой шүү дээ. Ийм том. За нөгөөх нь ийм болж байгаа. Энд ихтэй арай дуусаагүй. Байсан өгнүүдээрээ нэг нь ногоон, нэг нь улаантай хайлт хийсэн байгаа. Тэгээд өнөөдөр энийгээ дуусгана. Тэгээд нөгөө бэлийг эхлэнэ. За яг сайхан оёод бийжсэн чинь 2 цаг тог тасарсан. Тэгээд юм амжуулахын тулд одоо гар машин дээр гэртээ ирж ойлоо. Тэгээд гацуурны маань хормой ямар болсныг харцгаая. Нэг нь бол бэлэн болцсон байгаа. Одоо тог ирсэн байна. Буцаад явж нөгөөтийгөө хийн. Ийм болох нэ. Гацуурны хормой бол ингэж харагдах юм байна. Өмөрчсэн гацууртай ногоонтой нь бол таалагдлаа. Юу ч харах вэ? Тог дахиад тасарсан. Яагаад ингэ тог тасраад идэм болоо? Бүр хамаг төлөвлөсөн ажил ингэ будаа олчихж байгаа байхгүй. Би ч одоо хүүхдээ хүнд харуулна. Дээрээс нь ингээ юмаа хийн. Тэгэхээр яг нэг оногдож байгаа тэр цагтаа л юмаа амжуулж иж миний одоо яг үнэндээ жижигэн ч гэсэн бизнес маань одоо явна үсттэй. Намайг 10 жил тахад ингээд тог тасардаг гэсэн. Бүр одоо яг хэвээрээ өнөх тог тасралтын дээр нь
Хамаг юм чирээд заяа. Тэг бүр ээжийнхаа гар ойдлын машин дээр очиж тэр одоо тасарсан цагийг нөхөхийн тулд одоо хамаг юм чирэл бөө ажил болол явдаг байхгүй. Ядж хахад нөгөө хүүхдүүд маань өгдөөд 2-3 хоног алдсан. Тэгээд ч одоо би хүнд бас хэлсэнтэй заа гэд юмаа хийгээд чанартайхан юмаа хийгээд өгчмөр идэг. Тэнгүүд амар тэнэг шалтгаанаар хэлсэнтэй хүрч чадахгүй байна гэдэг амар утгагүй байхгүй юм чинь. Тог тасраад тэгсэн чинь ойдлын машин ажиллахгүй ойлгомжтой штий. Тэнгүүд нөгөө хүнтэй айшаа юм би. Амар утгагүй юм тэний юмнаас олж би одоо зээч хэрэг одоо 4 хүн гүрч ийн. Гадаа ямар ч тогны сурггүй байхгүй. За өнөөдөр бүтэнсээ өдөр өчигдөр ямар ч гэсэн тог унтарч байгаа. Гин завсраар одоо бүр юм ба. Янз бүрээр оролцож нэг юм дуусгасан. Тэгээд ийм болсон. Хараа улаан юм болсон. Улаанаас гоё болсон байгаа. Тэгээд ногоо нь мэдээж өмнө бэлэн болсон байсан ш. За ингээ ямар ч байсан хоёр хүнийхээ захиалгыг дууссан. Тэгээд өчтөр ороо би нилээ суугаад бэлүүнийхээ яг ерөнхий гол юмыг гаргацсан. Нэг өнгийн нь болохоор ингэж ийм өнгө. За нөгөөд нь болохоор энэ өнгө яг өмнө нь нөгөө нэг хийсэн штт. Тэгээ бас нөгөө бүр багийнх нь болохоор ийм өнгө. За тэгээ өнөөдөр бэлигээ газ дуусгачвал тэгээд энэ 7 хоногийн маань захиалга ер нь дуусч байгаа. Тэгээ харин аяг тавгны уутны хувьд бол хэмжээ нэг тодорхой олоогүй байгаа учраас эх 7 хоногийн одоо нэгтгэхэд хэмжээг нь бүр сайн лавлж байгаа тийхгүй бол буруу хичүүл бас тийм яах. Тэгээд тэрийг эх 7 хоногт хийн. Одоо 10:40 болж байна. Та тэг эхлээд газ дуусгая. За ингээд энэ 7 хоногийн маань захиалгын бэли нүүд бас бэлэг болсон. Ийм боллоо. 3 ихч дүүсийн бэли ингээ бэлэн боллоо. Тэгээд миний захиалга биелүүлдэг влог танд таалагдчихвэл лайк болон subscribe дарж дэмжихээ бити мартаарай. Тэгээд дараа 7 хоногийнхоо захиалгуудаар эргээд олзъя. Тэгээ bye.